та яг өнөөдрийн бичлэгийг үзсний дараа хизээж ахиж өөртөө итгэлгүйгээр өөрийгөө мэдрэхгүй. Яагаад гэвэл өнөөдрийн бичлэгийг үзсний дараа танаас гарч байгаа тэр энерги та өөрийгөө харах өнцөгч нь хүртэл шал өөрчлөгдөх болно. Ихэнх үед бид нар өөртөө итгэлтэй болохын тулд өөрийнхөө талаарх ямар нэгэн зүйлийг өөрчлөх ёстой гэж боддог. Магадгүй та бодож байгаа бах. Хэрвээ би гоё биетэй болчих юм бол, гоё арьстай болчих юм бол, би турчхал юм бол, таргалчих юм бол, эсвэл өөрийнхөө энэ дутагдлыг засчхал юм бол би өөртөө итгэлтэй болох гээд гээд бодож байгаа байх. Би ч гэсэн тэгэж боддог байсан. Яагаад гэвэл өмнө нь би маш туранхай охин байхдаа би жоохон бондгорл болчих юм бол би өөрийгөө гоёор мэдрэх гээд байна. Өөртөө итгэлтэй болох гээд байна гэж боддог байсан. Тэгээд би ингээд жин юмж эхэлсэн бохгүй юу? Тэгсэн чинь би ерөөсөө өөрийгөө гайхалтайгаар мэдрээгүй. Тэгээд за би туранхай байхдаа л өөрийгөө гоёор мэдрэх юм байна гэд эргээд турсан чинь бас л би тэр өөрийгөө үнэлэх гоё мэдрэмжийг дотроосоо авч чадахгүйсэн. Тэгээ магадгүй та ч гэсэн энэ зүйлийг туулж байсан байх гэж бодож байна. Яагаад гэвэл энэ нь ямар нэгэн гаднах зүйлийг өөрчлөхдөө биш. Бид нар дотроосоо өөрийгөө яаж мэдэрч байгаа вэ? Биднээс энэ гарч байгаа энерги биднэрт хамгийн том өөртөө итгэх итгэлийг өгдөг юм байна лээ. Өнөөдөр бүгдээрээ хэрхэн зөвхөн өөртөө байгаа давуу тал, онцлог талаараа дамжуулж өөртөө итгэх итгэлийг олж авах вэ гэдэг талаар суралцах болно. Яагаад гэвэл та нар бодоод үзтээ биднэрт тийм нэгэн хэвийн ерөөсөө стандарт байхгүй. Яагаад гэвэл хүн болгон өөр бөгөөд өөрийн гэсэн гайхалтай онцлог талтай. Магадгүй та өөрийнхөө өнөөдөр биеийг голж иж магадгүй, үсээ голж иж магадгүй. Гэхдээ таны магадгүй голж байгаа бие чинь тэр хэлбэр эсвэл таны голж байгаа үс чинь хин нэгний мөрөөдлийн бие, мөрөөдлийн үсч байж болно. Тэгэхэд бүгдээрээ хүн төрөлхтний psychology буюу хүмүүс яаж сэтгэдэг вэ гэдэг талаар ярилцъя. Ер нь бол бид нар бүгдээрээ адилхан бид нар ямар нэгэн зүйл рүү айгүй шуурдаг. Хүмүүс гоё гэж бодсон зүйлийг бид нар дандаа гоё гэж боддог. Яг үүнтэй адилхан та дотроо өөрийнхөө аль зүйлийг гоё гэж бодно, тэр зүйлээрээ бахархалтай байх юм бол тэр зүйлийг чинь хүмүүс вау, энэ ямар гоё эмэгтэй вэ, ямар гоё биетэй бэ, ямар гоё үстэй бэ гэж хардаг. Хэрвээ та өөрийгөө байнга голдог, би тийм, би ийм, би айгүй муухай биетэй, том таацтай гэж боддог бол хүмүүс ч гэсэн нэрээ чи том таацтай ч юм уу гэж боддог. Энэ нь зүгээр л хүн төрөлхтний би нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх ёстой, би бусдад таалагдах ёстой гэсэн хүн төрөлхтний нэг сэтгэлгээ гэж ойлгож болно. Тэгэхээр бүгдээрээ энэ хүн төрөлхтний энэ сэтгэлгээг ашиглаж тэр өөртөө итгэх итгэлийг олж авна. Marilyn Monroe-гийн нэг жишээг хэлье. Энэ эмэгтэйг яагаад бүр дэлхийн бүх хүмүүс, бүх ирчүүд, бүх эмэгтэйчүүд энэ эмэгтэйг бүр ингээ гайхалтай эмэгтэй гэж хардаг байсан бэ гэхээр Marilyn Monroe зүгээр л өөрийгөө төгс эмэгтэй гэж өөртөө итгүүлсэн. Хэрвээ та нар одоо Marilyn Monroe-г харах юм бол яг үнийг хэлэхэд Marilyn Monroe-гоос илүү гайхалтай, үзэсгэлэнтэй эмэгтэй бүр ингээ зөндөө байгаа. Тэгээд яг төгс эмэгтэй бол байгаагүй шүү дээ. Энэ эмэгтэй өөрийнхөө давуу талыг олж хараад тэр зүйлээ ашиглангуудаа би бол төгс гэж зүгээр л бусад хүмүүст итгүүлсэн. Тэгээд одоо бүр ингээд хэдэн зуун жил өнгөрсөн ч гэсэн хүн болгон энэ Marilyn Monroe гэдэг эмэгтэйг үнэхээр гайхалтай эмэгтэй, төгс эмэгтэй гэж боддог. Яагаад гэвэл энэ эмэгтэй өөрийгөө тэгж харсан учраас. Тэгээ би энэ зүйлийг мэддэг ч гэсэн ерөөсөө өөрийгөө тэгж харж чаддгүй байсан байхгүй юу? Тэгээд сүүлд бодоод байсан чинь ингээд би гинт өөрийгөө шал өөрөөр харж эхэлсэн чинь надад бүр ингээд дотроосоо ингээд өөрийгөө үнэлэх мэдрэмж маань маш их төрж эхлээд тэгээ би яг өөрийнхөө онцлог талыг үнэхээр гайхалтай гэж өөртөө итгүүлсэн чинь гинт хүмүүс яг тэр зүйлийг маань чи эн чинь ямар гоё юм бэ, тэр чинь ямар гоё юм бэ гэд ингээд надад
комплимент, магтаал өгөөд эхэлсэн. Тэгэхээр энэ нь яах аргагүй миний дотроосоо мэдэрсэн энэ мэдрэмж одоо тэр энергийг хүмүүс уншиж гин гэсэн үг. Тэгээд би багасаа өөртөө ер нь бол нэг ихтгэлтэй байгаагүй байхгүй юу? Миний дандаа гомддог зүйл юу байсан бэ гэхээр би өөрийгөө жоохон том нүртэй тэгээд юм монголчууд ч юм шанаатай байдаг штэ. Энэ шанаандаа дургу. Тэгээд дээрэс нь би ийм шардуу арьстай тэгээд ийм шингэн үстэйдээ бүр үнэхээр дургу байсан. Мэдээж миний хувьд ч гэсэн би яг эдгээр зүйлээ өөрчилчих юм бол би өөртөө маш их ихтгэлтэй болно гэж боддог байсан. Тэгэхээр би насаараа ер нь бол ус өтгөрүүлдэг витамин янз бүрийн зүйлийг дөрхөж үзэхээс гадна дандаа ийм гоё шүгүр нүртэй байгаасаа гэж мөрөөддөг байсан. Гэхдээ мэдээж ямар ч зүйлийг дүрхээд ингээд бүр ингээ амар өтгөн төрөлхийн юм шиг тийм үстэй болно гэж байхгүй. Тэгээд ер нь бол бууж өгөөд зүгээр өөрийнхөө онцлог талыг би харахаар шийдсэн баггүй юу. Тэгсэн чи яг сүүлд энэ жил би ингээ зөндөл өтгөн үстэй эмэгтэй хүмүүсийг анзаараад байсан баггүй юу. Тэгсэн чинь энэ өтгөн үстэй хүмүүс чинь амар хэцүү. Ягаад гэвэл ингээ нөгөө анханасаа үсрэхэх төрчин штэ. Үс нь айгүй гоё харагдаж байгаа ч гэсэн ингээд биеэрээ айгүй их үстэй ч юм уу эсвэл ингээл байнга ингээ илүү дутуу үстэйгээ зууралдах шаардлагатай болдог юм байлээ. Тэгээд хүн болгон надад юу гэж хэлдэг вэ гэхээр чиний үс чинь ямар гоё зөөлхий юм бэ? Чиний арьс чинь бүр ямар гоё юм бэ? Чи арьсаа ингээд үгүй чи ингээ арьсныхаа үсийг хаана ахуулд юм би хизээч юм зөөлөн арьстай хүнд хурж үзээгүй гэж бүгдээрээ надад тэгж хэлдэг. Тэгээд би бодоод байсан чинь юу вэ? Би насаараа миний голж исэн зүйл миний давуу тал байсан юм биш үү? Ийм гоё зөөлөн үс, зөөлөн арьс би хизээч лазерд орох ч юм уу янз бүрийн тийм асуудал надад байхгүй. Тэгээд би яг өөрийгөө ингэж харж эхлээд эхэлсэн чинь ингээд хаач ингээд гарсан явсан гэсэн миний үс амар гоё, миний арьс амар гоё. Тэгээд ингээд арьсаа гаргасан хувцас өмсөх дуртай ч юм уу тийм болцсон байсан. Тэгээд дээрэс нь би бас ерөөсөө нөгөө энэ ясандаа дургүй байсан байхгүй юу. Тэгээд би Америкт амьдардаг штэ. Тэгсэн чинь Америкт энэ яс чинь амар гоё модельуудын дүрх гэж явдаг. Тэгэл хүн болгон чи ямар гоё юм модель шиг гоё дүрхтэй юм бэ гэж бас хэлдэг болцсон. Гэхдээ үнэхээр сонирхолтой зүйл нь юу гэж би өмнө нь өөрийнхөө давуу талыг хараагүй байхдаа хизээч ийм магтаалуудыг сонсдгүй байсан. Гинт би өөрийнхөө харах өнцгийг өөрчлөөд өөрийнхөө сэтгэлгээг өөрчилсөн чинь бүх хүмүүс надад вау гэдэг үгийг бүр ингээд байнга хэлж эхэлсэн. Тэгээ бас нэг зүйл нь гэх юм бол эмэгтэй хүмүүс гоё том хөхтэй тэгээд том өвцөгтэй байхаар үнэхээр гоё тийм attractive дур булаам харагдана гэж боддог штеп. Гэхдээ бас үгүй заяо. Жишээлбэл би бүр ингээд ямар ч мөөмгүй байхгүй юу? Би баг хавтанхаа энэ зүгээр левчиг заяо. Гэхдээ би багаасаа хизээч том хөхтэй байхыг мөрөөдөж байгаагүй, хүсэж байгаагүй, хизээч би энэ зүйлийг өөрийнхөө сул тал гэж хардггүй байсан. Эсвэргээрээ би юм хавтахай цээж нь бүр амар дуртай заяо. Ягаад гэвэл амар цэвэрхэн, elegant, эрхэмсэг, классик харагддаг юм шиг надад санагддаг. Би өөртөө ийм мөнгө байх нь зүгээр л ийм классик гоё харагддаг гэд өөртөө итгүүлсэн чинь одоо надад хүмүүс юу гэж хэлдэг вэ гэхээр вау чиний биений чиний фрейм чиний ингээд бүх зүйл чинь чамд бүр яг тохирсон чиний цээж чинь гоё чиний бие чинь гоё гэж надад яг хэлдэг. Тэгээд одоо ер нь ингээд хараад ах юм бол би зүгээр хүмүүст өөрийгөө яаж хараад өөрийгөө яаж гоё гэж өөртөө итгүүлснээр хүмүүс яг тэгж намайг хардаг. Юм бэ лээ. Намайг биш ер нь бол бүх хүмүүсийг яг тэгж хардаг. Тэгэхээр өнөөдөр та өөрийнхөө голж байгаа зүйлийг бодоод үзээрэй. Жишээлбэл та өөрийгөө би хэд том өвцөгтэй, би том таацтай гэж гомдолж иж магадгүй зөндөө охтууд надад бас тэгж гомдолдог байхгүй юу? Би хүмүүс өмнө нь тасалжуулдаг байсан. Гэтэл би жим рүү өдөр болгон том өвцөгтэй, том таацтай болохын тулд бүх тасгалуудыг хийдэг гэ та бодоод үзтээ.
би өтгөн үстэй болохын төлөө хэдэн жил тэмцсэн. Тэгээд угаасаа та нар хараад ах юм бол одоо ер нь бол тийм заавал туранхай байх хэвээр, заавал бочинлог байх хэвээр гэсэн тренд юусоо байхгүй. Зарим охтууд зүгээр л туранхай Polaris охтууд байна, зарим нь Jimny охтууд байна. Тэгээд хүн болгоны онцлог нь бүр ингээд гайхалтай гоё харагддаг. Тэгэхээр хэрвээ та ингээд хүмүүст ч юм уу нийгэмд ийм л зүйл гоё гэж өөрийгөө гоё гэж итгүүлэхийг хүсэж байх юм бол зүгээр л өөртөө эхлээд итгүүлчих. Хэрвээ та өөртөө итгүүлээл тэр энергиэр гадуур алхаал өөрийгөө хүмүүст show up хийх юм бол хүмүүс зүгээр л таныг гоё гэд итгэжинэ. Маш энгийн. Мэдээж энэ нь цаг хугацаа шаардна. Би таныг яг одоо өөрийгөө гайхалтайгаар мэдэргээл та өөрийгөө гайхалтайгаар мэдрэхгүй. Ягаад гэвэл би ч гэсэн энэ зүйлийг туулж исэн болохоор би яг мэдээд байна. Тэгэхээр та өнөөдөр хамгийн гол нь дотроосоо мэдрэх мэдрэмж юм чинь өөрийгөө гоёор мэдрэхийн тулд өөрийнхөө яг онцлог талууд руу үнэхээр сайн анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тэгээд яг тэр зүйл дээрээ илүү сайн анхаарал өгч болно. Жишээлбэл хүмүүс намайг айгүй гоё нүдтэй гэж хэлдэг байлаа гэж бодъё. Тэгвэл би яадаг вэ гэхээр нүднийхээ будалтыг би үнэхээр гоёор хийх дуртай. Сормуусаа ингэж дэрвүүлгэж будах дуртай. Та нар мэдэж байгаа би Grande Cosmetics-ийн хөмсөг сормуусны серумыг байнга хэрэглэдэг. Тэгээд би оройдоо түрхэхдээ ч гэсэн амар урамтай түрхдэг. Ягаад гэвэл ингээл хүн болгон миний нүдийг гоё гэж хэлдэг болохоор за сормуус минь улам илүү урд ургаарай гэл байнга дүрхдэг. Тэгээд дээрэс нь мэдээж өөртөө тохирсон гоё таныг гоё харагдуулдаг танд зохитог хувцсыг өмсөх нь маш чухал. Энэ нь хэн нэгэнд гоё харагдахтаа биш. Яагаад гэвэл та өөрийгөө гоёор мэдэрч байгаа учраас. Би бас жим руу яваад тасгал хөдөлгөөн хийхдээ ч гэсэн өөрийгөө маш тийм гоёор харах дуртай. Тэгээд угаасаа ингээд шал өөр байдаг заяо. Би ингээд заримдаа ингээд суул хувц өмсөөд нүрээ бутахгүй тасгал хийдэг байхгүй юу. Тэгэнгүүт ингээд толинд нэг ингээд навсайсан юм харагдаад ахаар бүр ингээд өөрийгөө нэг хүчлэгч нэг тийм гоё мэдрэмж юусоо төрдөг байхгүй юу. Тэгээд заримдаа нүдний будагтай ч юм уу эсвэл ингээд бие тодтогсон гоё хувцастай байхаар миний ингээд бие гоё харагдаал яг ингээд миний ажиллаж байгаа булчаа харагдаал тэгээ бүр ингээд урамтай өөрийгөө пуш хиймээр ингээд санагдаад байдаг. Тэгээд хэрвээ та нар харах юм бол миний брендинг HLS-ийн хувцснуудыг харах юм бол дандаа нуруу тодтогсон, мөр тодтогсон тэгээд ингээд бэлхүүсээр аягүй сайн барьдаг тийм hourglass буюу элсэн цаг шейпийг өгдөг тиймэрхүү хувцснууд байгаа. Яагаад би иймэрхүү хувцснуудыг сонгож гаргадаг вэ гэхээр яг иймэрхүү хувцс нь надад илүү их тийм гоё мэдрэмж өөртөө итгэх итгэлийг өгдөг учраас тэгэхээр та нар бас миний брендийн хувцснуудыг сонирхож болно. Тэгээ хамгийн гол нь тухтай байх хэрэгтэй гэх юм уу. Дараагийн нэг чухал өөртөө итгэх итгэлийн талаар ярилцъя. Би үүнийг юу гэж нэрлэдэг вэ гэхээр чимээгүй аура гэж нэрлэдэг. Тэгээд хэрвээ би танд өөрийгөө харах өнцгөө өөрчил зүгээр л өөрийгөө гайхалтай гэдэгт итгээд бусдад итгүүл гэж хэлсэн. Гэхдээ энэ нь намайг хардаа би л гоё гэд яриадаа гэсэн үг биш. Харин бүр эсэргээрээ өөртөө итгэх итгэл нь зүгээр л ингээд цаанаас нь хүмүүс мэдэрдэг аура байдаг болохоос таны амнаасаа гаргаж байгаа үг чинь биш. Та өөрийнхөө талаар зарлаад би л гоё би тийм гэж ярьж байгаа үг биш. Эсэргээрээ өөртөө итгэх итгэл нь бүр ингээд маш чимээгүй байдаг. Хэрвээ та хүмүүсттэй ёо намайг хардаа миний энэ гоё байгаа үстэй эсвэл хэн нэгнээс заавал тийм хүлээн зөвшөөрсөн зүйл хайгаад энэ гоё байна уу энийг хараад өгөөд үстэй энэ тийм шүү ингээд гэл асуугаад байх юм бол энэ нь юуг илтгэж байна вэ гэхээр та юусоо өөртөө итгэлгүй бөгөөд заавал хэн нэгэн танд ямар нэгэн зүйлийг хэлжээж л энэ өөртөө итгэлийг авдаг хүн юм байна гэж хүмүүс харах болно. Тэгсэн та үнэхээр гоё бусдыг татсан эмгтэй байхын тулд
том хөхтэй, том бүстэй, том уруултай ч юм уу ерөөсөө тийм байх шаардлагагүй. Үнэхээр сонирхолтой зүйл нь юу вэ гэхээр одоо ингээд бүх зүйл шилжиж эхэлж байгаа бөгөөд ингээд бүх зүйл нь төгс эмэгтэйчүүд амар их болсон штэ. Тийм хүмүүсийг эрэгтэй хүмүүс ерөөсөө дур булаам гэж харахаа болцсон. Яагад гэвэл нэг ийм зүйл байдаг хгүй юу? Та нарт нэг тийм мэдрэмж төрж ирсэн үү? Яг юу гэдгийг хэлж мэдэхгүй мөртлөө зүгээр л тэр хүн рүү ингээд амар татагдаад байдаг нэг тийм мэдрэмж байдаг штэ. Энэ нь яагаад вэ гэвэл тэр нөгөө энергийн хэлбэлцэл бөгөөд хамгийн тийм хүн татдаг, хамгийн хүчтэй энерги ямар энерги байдаг вэ гэхээр автентик энерги буюу чин үнэнч байгалийн ч гэх юм уу органик тим энерги. Тэгэхээр та зүгээр л өөртөө үнэнч өөрийнхөөрөө ерөөсөө жүжиглээгээгүй хичээгээгүй тэр энерги чинь хамгийн өндөр хэлбэлцэлтэй хамгийн хүн татдаг тим энерги байдаг. Тэгэхээр та хаашаа орсон ч гэсэн би өөрийгөө хэн гэдгээ мэднэ, би өөрийнхөө давуу талаа мэднэ, би өөрийнхөө сул талаа мэднэ. Гэхдээ би энэ өрөөнд би цорын ганц онцгой өөртөө онцгой хүн гэж тэр энергээр л хаанч утсан одоо тэгэж орох хэрэгтэй гэсэн. Манай нэг найз байдаг байхгүй юу? Нэг эмэгтэй найз. Тэгээ тэр эмэгтэй найз маань болохоор өнөөдрийн өмссөн миний хувцс ерөөсөө таалагдахгүй би үсээ янзалж амжаагүй гэж ураагаал тэр парын дээр яваад байсан байхгүй юу? Гэ чи бити ураагаадээ үнэхээр гоё харагдчихсэн заяо. Тэгээ чи үнэхээр гоё харагдчихэйнаа. Чиний өмс чинь гоё яан, даашинс чинь гоё яан гээл тэгсэн чинь амар ураагаал яваад байсан чинь хинч манай найз дээр очиагүй. Яагаад гэвэл зүгээр өөрөөс нь гарч байгаа энерги нь би хангалтгүй гэдээсэн энерги байсан учраас гэхдээ энэ нь зүгээр бид нарт хүн болгонд яг өөрийгөө тэгж мэдрэх мэдрэмж зөндөө их байдаг. Тэгээ энэ нь та муухай харагдаж байгаадаа биш танаас гарч байгаа энергитэй. За тэгээд өөрийнхөө хамгийн гайхалтай онцлог талыг харж аваад өөрийнхөө тэр гайхалтай энергийг өөрөөсөө цацруулаарай. За тэгээд өнөөдрийн бичлэг маань таалагдсан гэж найдаж байна. Дараагийн бичлэгээр дахиад уулзлаа. Түр баяртай манайхаа.